За Игэл телевизийн тусгай сурвалжлагаараа бид нийгэм тулгарч болох элдв асуудлыг гэрэлцүүлдэг. Өнгөрсөн хоногудад бид нэр дулааны 3-4-р цахилгаан станцад ажиллаж сурвалжлаад ирлээ. Өнгөрсөн өвөл бол энэ ТЭС 3 ТЭС 4-дэр ослог хэмтэл гарсан. За энэний улмаас айл гэр албан байгууллагуудын дулааны цахилгааны эрчим хүчийг одоо хязгаарлаж энэ өвлийн оргил ачааллыг давсан. Эрчим хүчний салбар өөрөө энэ чадлын дутагдлалд орсон байгаа. Дээрээс нь өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг дийлэхгүй байдалд хүрсэн байна. Тэгэхээр энэ байдал энэ өвөл одоо давтагдах уу? За эрх хавар бас үргэлжлэх үү? Энэ тухай бэлтгэсэн тусгай сурвалжлага одоо хүргье. Монгол Улс эрчим хүчний системийн хүчин чадал 2026 оны байдлаар 1901.5 МВт. Үүнийг 100% гэж үзвэл 82% буюу 1557 МВт-ыг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. Салхин цахилгаан станцууд 7.9% буюу 155 МВт-ыг, батарей хураагуурын системээр 7.9% буюу 155 МВт-ыг хангадаг. Усан цахилгаан станц 1.3% буюу 26 МВт-ыг, нөөц хувилбараар ашигладаг орон нутгийн дизель генераторууд 1.3% буюу 8 МВт-ыг нийлүүлдэг. Манай Монголын эрчим хүчний 80 гаруй үйлдвэрлэдэг учраас дулааны цахилгаан станцуудыг улсын онц чухал объект тооцдог. Ийм учраас дотоодын зэргийн хамгаалтанд байлгадаг. Дээрээс нь станцууд ослын эвдрэл гэмтэл гарахад хамгийн түрүүнд тагнуулгын очиж шалгадаг. Энэ нь бол сүржигнээд байгаа явдал биш. Харин цахилгаан дулаангүй бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хөлдөх эрсдэлтэй учраас тагнуулгын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд үнэлж хандж байгаа дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж гинэ үгүй юу гэдгийг шалгаж байгаа нь юм аа. Бидний төрүүлж очсон дулааны 3-р цахилгаан станц бол 1968 оных манай улсын эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг юм аа. За ТЭС 3 бол одоо өнгөрсөн жилийн одоо эд оргил ачааллын үеэр ажлаа бас яг зохисоор нь гүйцэтгээд өвлийн эд ачааллыг бол даваад гарцсан. Харамсалтай нь одоо 9-р турбин дээр эвдрэл гэмтэл гараад Эрдэнэ хүний аймнаас сүрэгдсэн. Одоо эд засвар дээр явж байгаа. 7-р турбинаа бас засаж байгаа гэдэг ийм мэдээлэл бидэрт байгаа. За нөхцөл байдал одоо газар дээр ямар байна вэ? Энийг одоо сурвалжлая гэдэг хүсэлт үйлдвэр станцын одоо удирдлагууд тавьсны дагуу зөвшөөрөл олгогдсон. Тэгээд одоо энэ одоо 2026-аас 2027 оны өвөл болон хаврын ачааллыг энэ станц одоо хэрхэн давах вэ? Эний төлд одоо ямар хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг бас энэ засвар үйлчлэгээ шинжил хийх шаардлагатай байна гэдэг мэдээллийг бид давна. Дулааны 3-р цахилгаан станц бол Улаанбаатарын дулаан хангамжийн 29.8%-ийг дангаараа хангадаг. Төвийн бүсийн эрчим хүчний системийн хэрэглээний 9.6%-ийг үйлдвэрлэдэг гэсэн танилцуулгатай. Хөлбөр хамгааллын зөвлөмжөө авсан биднийг засварын албаны дарга алтан мөнх замчилж явсан юм аа. Энэтэй манайх 600 та 75-ын энэтэй одоо 12 МВт-ийн 4 генератортай ингээд нийтдээ 48 МВт станц. Манай чи 2 станцаас үнцэдээ бүрдэн штэ. За энэ 100 маань бол нөгөө 8 дугаар 100 штэ. Гэвч ер нь бол манай Монгол улсын бол хамгийн өндөр параметрын анхны 100 шүү дээ. ТЭС 4-өөс сөрүүлж орсон гэсэн үг штэ. За энийг бол ер нь бол дээшгээ 30 гаруй метрийн өндөртэй. За эндээс чинь бол уур турбин дүүгээ шууд уур турбин бол цахилгаан үйлдвэрлэн дулаан ч гэсэн хамт үйлдвэрлэдэг. Манай энэ шугамудаар бол ингээд өндөр параметртай. Энд чинь бол 545 градустай 100 атмосферын даралттай уур явна шүү дээ энэ дотор чинь. Тэгээд ер нь харанхуй тарах юм бол энэ дулаан буудлага харах юм бол улаас шугам нь бол улаасаа л явж байгаа шүү дээ. Тэгвэл яг харанхуйд бол улаас л байж байдаг. Тэгээд энэ хаал болгон энэ тоног төхөөрөмж олгож юм бол маш хариуцлагатай юм деталь ангууд байдаг байхгүй. Одоо зүгээр хаалт гэтэл нэг тийм энгийн хямдхан зүйл байхгүй. Маш их хөрөнгө оруулалт мөнгө шаарддаг. Одоо энэ хаалтуудыг бол бид нар уг нь бол тухай бүр нь одоо сольж явах хэрэгтэй л да. Тэгээд одоо энэ регулятор ч юм уу шинжилгээ хийж явах хэрэгтэй. За хөрөнгөний дутагтаас болоод хуучнаа ер нь тэгэл додомжид засах тийшээгээд байна. Засвар хийгээд 10 тэрбум төгрөг орчим төгрөгөөр халах гадруугаа солио шинжих хэрэгтэй байсан. Тэрийг бол хийж чадсангүй. За дайлангуй яг зовоож байгаа санаа зовоож байгаа бол тэр экономизрууд бол нэлээд таарах хүн байгаад байгаа. 10 дугаар зов бол бүр хамгийн хуучин технологийн зов байгаад байгаа. Хуучин технологийн зов байгаад байгаа. Тэгээ манай 10 дугаар зов. Тэгээ манайх бол энэ технологийн шинжилгээ хийх гээд усын төсөвт бэлэн одоо магадлагцсан зөриг төсөвтэй ажил байгаа байхгүй. Тэгээд жил болгон саналаа өгдөг. Тэгээд ерөөсөө дэмжигдэж байгаагүй.
Ер нь одоо энэ жилийн одоо шинжилсэн төсвөр нэг 20 орчим тэрбум төгрөгөөр технологи шинжилгээ хийгээд нөгөө бусдынхаа үед давхартай болгож өөрчлөх боломжтой байхгүй. Тэгээ энэ манай хол тэрийг хийж чадахгүй байгаа. Дунд даралтын станцын 1-ээс 4-р турбин 1973-аас 1975 онд ашиглалтанд орж өдгөө 51-ээс 53 дахь жилдээ ажиллаж байна. Өндөр даралтын станцын 5-аас 8-р турбин 1977-оос 1978 онд ашиглалтанд орж хэдийн 46-аас 48 жил ажиллажээ. Өдөө олон жил ажиллаж гин гэдэг нь бахархаад байгаа зүйл бол биш. Үйлдвэрийн нормоосоо 9-өөс 13 жил илүү ажиллана гэдэг нь харин ч эсэргээрээ тесэрч дэлбэрэх, инкстер станцыг болон ажилчдыг аюулд оруулах дулаан цахилгааны нэгдсэн системд эрсдэл үүсгэх аюултай юм а. Дулааны цахилгаан станц 100 турбиныг бол ер нь 35-аас дээш жил ашигладаг юм байлээ. Тэр хугацаанд ашиглаад бүр шинжлэх юм уу, бүр шинээр турбин 100 монтаж тавих хэрэгтэй байдаг. Манай станц бол үндсэндээ одоо 28 онд 60 жил хийх гэж штэ. Тэгэхээр ашиглалтын хугацаа бол өмнө дууссан байгаа. Станцын үндсэн тоноглол болох 9 турбин 1300-ны их засварын ажилд 2026 онд 44 тэрбум төгрөг төлөвлөжээ. Гэтэл энэ жил 15.3 тэрбум төгрөг л баталж өгсөн юм байна. Тэгэхээр 44-ийг 15 чинь 3-1-ийг нь хасгалж байна да. За тэгэнгүүт чинь эхний ээлжинд ингээд 4 тоноглолоо ихсэрийг хасчлаа. Цаана 6 тоноглолын ихсэрээ бас яг нөгөө эхний төлөвлөсөн шигээ бүрэн хийж чадахгүй. За тэр нэг 25 орчим тэрбум төгрөг хөрөнгө төлөвлөсөн байсныг бид нэг 15 дотор багтаагаад яваар хэлбэл за энэ 100-ныхаа ихсэраас за энийг нэг сортлж үзэж байгаа. За энэ тоноглолыг нь бол дахиад нэг 4 жил яаж хийж байгаа засвар хийгээд додомдоод явуулъя гэдэг ийм шийдвэрүүдийг гаргадаг гэсэн үг л дээ. Тэгээд Алдаг оног засахаар одоо яах вэ? тэгээд тэгэхээр чинь тэгэл зогсолт их явна гэсэн үг шүү дээ. Зуугч дундаа их зогсож одоо хагарна энэ чинь ерөөсө халах гадруу гэмтэн гэсэн үг шүү дээ. Яг энэчнээс болоо тэгээд 100-ыг хойшлуулчаад жаахан өндрөл үүсгээд ингээд явж байгаа. Миний төрөний хэлдэг 8 дахь 100 бол эсрэг одоо үндсэндээ хойшлуулчихж байгаа. Тэгээд тэр нь бол бас ингээд эрг өвд бол мэдээж эрсдэл үүсгэн. Эхний ээлжинд нэгээс 200 бол бүрэн шинжлэх хэрэгтэй л гэж үзэж байгаа. Бүрэн шинжлэх хэрэгтэй. Тэр хэмжээнд хүрж иж цаашаа нөгөө гол нь энэ ч 100-наас болж шалтгаалж турбин цаашаа ачаал авч байгаа. Турбин ч гэсэн одоо бүх турбинууд чинь хугацаанд дууссан. Одоо маш эвгүй хэмжээнд явж байгаа. Юу ч гарч мэдэх хэмжээнд явж байгаа. Энэ ч одоо хизээд бол хизээ зогсоход бэлэн явж байгаа. Турбинууд чинь бас маш эвгүй явж байгаа шүү. Одоо нөгөө тоноглол шугам болоод хизээж цоороо байлээ, хизээж зогсоо байлээ тий. Ямар ч гэмтэл гараа байлээ. Тэгээ ер нь эрсдэлтэй л орчинд бид нар ажиллаж байгаа. Эс чи болоод одоо өнгөрсөн жил бас хүнээ алдсан тохиолдолс тий. Одоо яг манай цехийн ашиглалтын инженер залуу байсан, сайхан залуу байсан. Бид хэд бас тэр найзаагаа түрүүжил штэ өнгөрсөн жил 6 сарын 1-нд алдсан юм харамсалтай үйл явдал болсон. Турбин маань найзын маань аваа явсан тийм тохиолдол байгаа. Ачаал багтаа дулааны үйлрэл дулааны 3 дахь цахилгаан станцад их засварын ажил үдид ид явж байх ёстой. Гэвч төсвийг нь наснаар энэ жил 158 дахь 100 8 дахь турбинд их засварын ажил хийх боломжгүй болжээ. Түүнчлэн туслах тоноглолт 2026 онд 11.2 тэрбум төгрөгөөр засварын 178 ажил төлөвлөсөн боловч 5.4 тэрбум төгрөгийг л баталж өгчээ. Ингэснээр туслах тоноглолт өдгөө 96 засварын ажил л орж амжихаар байна. Сүүлийн одоо 5 жилдээ 100 хичнээн удаа эвдэрсэн. Одоо тэрийг бол тоол гаргах гэж. Одоо эн чинь сар уу тийш энэ чинь сард ингээл 1-2 сар яваал эвдэрч ирж цуугч. Насжилт бол нэлээ явцсан, ашиглалтын хугацаа дууссан. Тим тоног төхөөрөмжн дээр ер нь хүмүүс ажиллаж байна. Гэвч нөгөө нэг засвар авахгүй тий бүрэн солигдох тим тоног төхөөрөмжнүүдээ бид нар чинь нөгөө нэг яг тэр цаг хугацаанд нөгөө засаж чадахгүй шүү дээ. Тэгээ санхүү одоо санхүүгийн асуудал шийдэж өгч чадахгүйгээс болоод тэгээд орхигдсон тийм тоноглолуудаа эргээд нэг бага зэргийн засвар хийгээд ч юм уу тэгээд за нэг жилдээ даахаар ч юм уу тэгж засвар хийгээд эргэж ашиглаж тэгж явж байгаа бид нар. 2024 он дулааны 3 дугаар цахилгаан станцын 7 дугаар турбинийг улсын байцаагчийн актаар зогсов. 2025 оны 6 дугаар сар
Тус станцад шинээр суйрлуулсан 50 мегаваттын 9-р турбинд гэмтэл гарч цаашид ашиглах боломжгүй болов. Хоёр турбин маань одоогийн байдлаар бол шинжилгээ ажил хийгдэж байгаа. Тийм байдалтай байна. Яг хийгдэж байгаа юу зүгээр нөгөө хүлээлгийн байдалтай зогссон гэж байна. Ерөнхийдөө бол хийгдгээд эхэлсэн байгаа. Буулгах ажлууд нь хийгдээд тэгээд дараагийн ажлууд нь бол явж байгаа. Яг бүгд нэр хятад ард улсын тоноглол сонгосон байгаа. Гүйцэтгэгч маань сонгосон байгаа даа. Ер нь бол нэг нь таарна, нөгөөх нь бол тааруулж байгаа. Ерөнхийдөө эндээс бол турбин 5 6 за одоо ингээд энэ 7 8 9 гээд ингээд энэ дараас нь 5 турбинтэй хамгийн ихний турбин маань бол эрчим хүчний яамны салбарын хяналтын гадраас улсын ахтар байцаагчийн дүгнэлтээр ажиллахын бол хоригдсон зогсоосон. За одоо бол энд харахаар энтлийн байгаа турбинууд энд байгаа турбинтай яг адилхан турбин энэ суурин дээр байсан. За одоогор бол уулгатын ажил бүрэн хийгдсэн. За ингээд 7 дугаар турбины засвар шинжилтийн ажил бол 2026 оны 12 сарын 1-нд дуусаж энэ оны өвлийг ачаалд оруулахаар ингээд ийм байдлаар бид нар зохион байгуулалт ажил хийгээд ингээд ажиллаж байгаа. За 9-р турбинтай яаж байгаа вэ? За 9-р турбин мөн адил ер нь бол улсын зөвгөрөнгө оруулалтаар 2026 онд бас хөрөнгөний асуудлыг шийдсэн. За гүйцэтгэгч шалгарсан, үйлдвэрлэл явагдаж байна. За мөн бас 9 сарын 15 тэгэхэд станц Монголд орж ирсэн байхаар за ингээд мөн усралтай ажил явагдаад 2026-27 оны өвлийг ачаалд оруулахаар ингээд ажиллаж байгаа. Засгийн газраас өнгөрсөн жил ТЭЦ 3 дээр онцгой тэглэм тогтоосон. Тэгэд бүрэн эрх төлөөлөгч буюу БТ-р томилогдож ирсэн Сандуужав өдгөө төрийн өмчтийн компанитай гүйцэтгэх захирал болжээ. Тэрээр ТЭЦ 3-ыг санхүүгийн хүндрэлээс гаргаж засвар шинжилгээг гаргалгааг ингэж харж байна. Тэгэхээр мэдээж дэлхийн хөгжлийг дагаад метро гэдэг юм уу, цахилгаан галт тэр гэдэг юм уу, зайлшгүй нь бол байх шаардлагатай. Гэхдээ цахилгаан байхгүй, цахилгаан галт тэр метро явна гэж байхгүй. За дулаан байж шишнийн том хаус хичээн өндөр хороол байгаад байхгүй байхгүй. Тэгэхээр бид нар энэ юмлаа цахилгаан дулааныхаа их өсвөргөл одоо хамгийн ихэнд шийдэх ёстой байгаад байна. Миний дахиад нөгөө гол хэлэх гээд байгаа санаа бол Улаанбаатар хот бол дулааны шугам дээр суурилсан. Одоо бид нар сая 600 мянган хүнтэй энэ хотыг чинь өөр одоо ингээл газын сүлжээ барил газ оруулаад өстө дорны ячна гэж байхгүй байхгүй. Тэгэхээр өнөөдөр байгаа юмыг л бид нар яаж 21-р зууны шинэ станц болгох уу? Тэрний дараа бол мэдээж Монгол улс хөгжинэ. Газ болгоё, цахилгаан болгоё тий. Цахилгаанаар халаая. Дараагийн хөдөлгөөнд нар салхих байна гэдэг ингээд. За одоо дулаан үйлдвэрлэлийг бол өөрөх нь өртөгт хүрэхгүй бол ялангуяа одоо дулааны цахилгаанаас манайх байна, ТЭЦ 2 байна, одоо ТЭЦ 4 байна тийм ээ. Энэ бол цаашдаа ингэж явахгүй. Тэгэхээр би 1 кг дулааныг 29800 төгрөгөөр үйлдвэрлэчихэд өнөөдөр нөгөө үн тариф маань нэг удаа өгчин загвартай байгаа учраас надад 4100 төгрөг өгч шин. Тийм ээ? 4100 өгдөг чинь цаана би 27400 хэдэн төгрөгийн алдагталтай 1 кг дулаан үйлдвэрлэхэд тийм алдаг төлөж шин. Тийм учраас энийг бид нар яг зөв дулаан үйлдвэрлэлийг өөрөх нь өртөгтөл хүргэж гэсэн. Үйлдвэрлэж байгаа өртөгт нь хүргэж гэсэн. Та хэд ингээд бас олон газрын сурвалжлага хийдэг хүмүүс шүү дээ. Гэр хорооллын нэг айл жилд одоо тэр одоо сайжруулсан төлж төлөхөд хичнээн мянга болж байна те. Тэгэхэд 2 өрөө нэг айл 2 өрөө байранд байдаг байлаа гэхэд сард 30-аас 40 мянган төгрөг гарч байгаа шүү дээ. Ийм зөрүүтэй байхгүй юу? Тийм учраас үйлдвэрлэж байгаа дулааныг өөрөх нь өртөгтөл хүргэх заашгүй шаардлагатай. Эхний ээлжинд бид нар Дулааны үнийг үйлдвэрлэлийн өртөгт нь хүргэх тухай эрчим хүчний салбарын олон жил ярьж байгаа. Сая эрчим хүчний салбар шин сайттай болсон. За энэс хойш энэ тухай бүр жихэхээр ярих боллоо. Энэ талаар би шин сайтаас нь тодруулсан юм аа. Дулааны үн нэмэх талаар одоо энэ ойрын хэд хоног яриад байна шүү дээ. Яг нэмэх гээд энэ хэдэн өргөн нэмэх гээд. За дулаан цахилгааны үн яг бодит үйлдвэрлэж байгаа өртгөөсөө багаар борлуулдаг. Тэр нь үнгүй шух өгдөг гэсэн үг. Бусад улстай харьцуулах юм бол энэ бол яхахгүй өртөгтөнд дөхүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Тэгжиж бид нар тэнд ажиллаж байгаа 17 мянган инженер техникийн ажилтнууд өдөр шөнөгүй зүтгэж байгаа Монгол улсыг галтаа байлгаж байгаа хүмүүсийн мэрэгчлэнүүдийн хөдөлмөрийг үнэлэх юм байна. Тэгжиж Монгол улсын бусад яриад байгаа тэр зүгээр орон сууцнаас ахуулаад мега төсөл төр дүүжин тээвэр ажиллах боломжтой бүрдэх юм байна. Түүнээс биш тэрийг орхичоод заавал үнгүй байх хэрэгтэй болохгүй. За энийг бол бид нар тэгтээ
ер нь бол зохистой төвшөнд авична. Харин иргэдэд дарамтгүйгээр компаниудад дарамтгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангахуйцаар тэр шийдлийг бид нар олноо. Хугацаа ер нь шийдвэр гарах уу? Өмнө нь бол 80%-аар нэмэгдүүлж яг хугацаа шийдэг байгаа тийм. За бидний зорьсон дараагийн газар бол дулааны 4-р цахилгаан станц. Энэ үйлдвэр бол манай улсын эрчим хүчний системийн зүрхэн. Станц баригдаад өдгөө 43 жил болж байгаа. 4-р станц төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж байгаа. Цахилгаан эрчим хүчний 58%, Улаанбаатар хотын дулааны 55%-ыг дангаараа хангадаг юм. 1400 гаруй ажилтнтай тус станцын ерөнхий инженерээр ажиллаж байсан Болдбаатар гүйцэтгэх захирлаар нь томилогдоод удаагүй байгаа юм байна. Бид эхлээд түүнтэй уулзсан. Бид бол өвлийн ачаалда бэлтгэл тоноглогүйгээр ажиллалаа гэд та бүхэн бүгдээр мэдчихэж байгаа. Тэгвэл өнөөдөр ч бид нар бэлтгэл тоноглоггүй ажиллаж байгаа. Яагаад гэвэл бид нар 3 сарын 15-нд өвлийн бэлтгэл ажил дууссан. Өвлийн ачаал дууссан. Өвлийн ачаал дуусаад бид нар 3 сарын 20-нд нэг зуухныхаа эксцесийг эхлүүлсэн явж байгаа. Тэрээс зогслоо хөрөглөө маргаашнаас нь бидний засвар ажил эхэлсэн. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар 26 онд 2 зуухан дээр их засвар, 2 зуухан дээр дунд засвар, нэг турбин дээр их засварын ажил хийх төлөвлөгдсөн. Ингээд 5 үндсэн тоноглол дээр засвар хийн. 2026 оны 1-р сарын 20 Дулааны 4-р станцын 8-р зууханд гэмтэл гарсан. Зуухнуудын гэмтэл нийслэлийн болоод төвийн бүсийн олон айл аж ахуй нэгжийг лаа барихад үргэсэн. За та бүхэн сайн харсан бах. Энэ өвлийн ачааллын үед 4-р цахилгаан станц дээр нэг зуух доголдоо зогслоо гэхэд 100 мегаватт эрчим хүчийг хязгаарсан цахилгаанаараа 100 мегаватт. Тэгэхээр ерөнхийдөө нэг аймгийг одоо юу гэдэг 10 мегаватт гэж үзэх юм бол 10 аймгийн хэрэглэл одоо баггүй ч гэсэн үг шүү дээ тий. 2026-аас 2027 оны өвлийн бэлтгэл ажлын их болон урсгал засварын ажил тус станцад эд явж байлаа. Компани ерөнхий инженер Амар Баясгалан биднийг станцын засварын ажилдаа танилцуулсан. Өвлийн бэлтгэл ажил ханх ажлын төлөвлөгөөнд 9 үндсэн тоноглолын их дунд засвар хийн. За 99 тоноглолын тусах тоноглол дээр их засвар хийн. За 300 гаруй тоноглолын урсгал засвар техник үйлчлэгээ хийн. За ингээд бид нар өвлийг ачааллын горим ажиллагаа ингээд 3 сарын ихэр дуусаад бид нар ингээд график төлөвлөгөөт их засварын ажлуудыг эхлэе явж байгаа. Хэдэн жил болсон 100% одоо энэ бол. За одоо энэ 100-ууд бид 83 оноос хойш бид нар ашиглалтанд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл засвар хийгээл солиод яваад байна гэсэн. Одоо энэ экраныг 2009 онд сольсон экран гэдэг юм. Тэрнээс хойш одоо ажиллаад 16 7 өдөр ажиллаад одоо өнөөдрийн байдлаар солих хэмжээндээ хүрсэн байна. Солио гэсэн дүгнэлт гаргаад тэгээд сольж байгаа. За энийг бид нар ямар нэгэн байдлаар солихгүй байх юм бол өвлийн ачаалал зуух бүрэн атан чадлаараа явжод энэ дээр нэг үлээлт гарах цоорох юм бол энэ зуух өөрөө зогсно. Сая та бидний очиж үтсэн зураг бол 6 дугаар зуухны их засварын ажил хийгдээ явагдаж байгаа. Бид энэ ажлыг 90 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх юм. Одоо ингээ эргэн тойрон периметрийн дагуу ангид нэг 500 орчим дургаа байгаа. Тэгээд 500 орчим дургааг бид нар 22 метрийн урттайгаар бүгдийг солино. Одоо ингээд гадна талын дулаалгыг автсан байгаа. Одоо нэг унтраад одоо нэг асаахад те хэр хугацааны дараа одоо тэр юм үйлдвэрлээд эхэлдэг. Хөвчлэн халах гадаргууд гэмтэл гардаг. Тэгэхээр халах гадаргуудыг гэмтэл гарна гэхэлэр тухайн зугыг зогсоогоод хөрөхөд бид нар 18 цаг 12-оос 18 цаг шаарддаг хөрөхөд. Тийш бид нар хүн оруулж ажиллаулна шүү дээ. Тийм ээ. Өндөр температур чинь одоо та харж байгаа тэр 550 градустай бид нар параметр уурын мөрцөөрийн параметртэй. Энийг бид нар 50 градусаас доош болтол хөрөх хэрэгтэй. Тийш хүн орж ажиллана. Тэгэхэд бид нар нэг чинь 12-оос 18 цаг хугацаатай хөргөнө. За ороод бид нар халах гадаргуудыг гэмтэл устгахад бол нэг за хамгийн багаар ярих юм бол нэг 10-аас 12 цаг л. Хөрцөн зуухыг буцаага алхахад бид нар 4-өөс 5 цаг галдаг. Тэр 28 цаг багтаа штэ. Багтаа 28 цаг зарцуулж тухайн тоноглолыг хэвэн болгоод засвар нь хийгээд буцаага галлаад ингээд цахилгаан орчин хүчээ буцаагаад аваад нийлүүлээд эхэлж байна л гэсэн үг. За турбин бол яг 5-аас 6 жилд нэг удаа их засвар хийн. Одоо энэ турбин зогсол 120 мегаватт. Энэ турбин зогсол 120 мегаватт. Тийм учраас
системэд мэдрэмж нь бол арай илүү учраас ард иргэдэд тог дасрах, гэрэл унтрах гэдэг юм арай илүү мэдрэгдээд. Турбинуудын хувьд бол одоохондоо 6 дугаар турбин засварт гаргацсан байж байгаа. Тий. Одоо нэг 10 хоногийн дараа гэхэд бол засвар ажил нь дуусаад эргээд ажиллагаанд ороо явна. Генератор одоо яг заглагаа үйлдвэрлэж байгаа турбиныг уурын хүчээр эргүүлсэн механик энерги маань заглагаа үйлдвэрлэж байгаа хэсэг маань яг тэр энийг халдаг учраас хөргөдөг. Хөргөлтийн одоо өсөөл манай дээр ус төрөгч гэдэг бодсоор хөргөж байгаа. За манайх бол нийтдээ ер нь нийт 800 7 турбинтай. Тест дөрөв бэлтгэл тоноглолгүй өнөөдрийг хүрчээ. Өөрөөр хэлбэл нөөц турбин зуух генератор байхгүй. Нөөц тоноглолгүй учраас өвлийн хэд ачааллын үед эвдрэл гарахад унтрааж засаад хүн амын цахилгаан дулааныг хязгаарлаас аргагүй дүрдэгэ. Тэд шин зуухныхаа хөрөнгө оруулалт төсвийг 13 жил хөөцөлдсөн боловч өнөөдөр хүртэл шийдүүлж чадаагүй байна. Өнөөдөр манай станцын суурьлагч хүчин чадал 772 мегаватт юм байна. 772. Бид нар өвлийн гормондоо нэг 720 мегаваттыг аваад сүлжээний усандаа буюу айл өрх одоо албан байгууллагыг халаахын тулд хуучин бол 14 мянган тонн ус халаадаг байсан бол сая 26 онд болоод бид нэр 16 мянган тонн буюу 2 мянган тонн усыг нэмж халаалаа шүү дээ. Энэ юутай холбоотой нөгөө 3 дугаар станц дээр болсон тоглолтлоос болоод манай өнөөдрийн дулааны ачаалал ингээд бас шууд нэмэгдээд ороод ирж байгаа. Тэгэхээр зөрүүлээд цахилгаан ачаалал маань дарагдаад ингээд дулааны үйлдвэрлэл нэмэгдэж байна. Тэгэхээр бид нэр одоо яах ёстой вэ гэвэл шинээр нэг зуух барьжээж энэ дутагдаад байгаа уурын хэрэглээг хаах. Энэ зуухыг барьснараа бид нэр бусад зуухнууд дээр засвар үйлчилгээ хийх хугацааг л бий болгох гэдэг. Түүнээс тэр тоноглол орж ирэнгүүт л бүх юм сайхан болохгүй. Ягаад гэвэл тэр зуухыг ашиглалтанд оруулах юм бол бид нэр өнөөдөр энэ ажиллаж байгаа зуухаа бэлтгэл зогсоогоод засварын хугацааг нь уртасгаад илүү объемны буюу одоо их хэмжээний засварыг тодорхой хэмжээ хугацаанд хийх боломжтой бүртгэх гэдэг байгаа байхгүй. Мөн дээрээс нь бол энэ шинээр баригдах зуух ашиглалтанд орсноороо Улаанбаатар хотын дулаан хангамж дээр бид нэр 20 орчим мянган айл өрхийг дулаанаар хангах нөөц бүрдэнэ гэж ойлгож болно. 25 орчим мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах нөөц бүрдэнэ. Дээрээс нь одоо манай үйлдвэрлэлийн доктортай, хэвийн найдвартай ажиллагаа хангагдах ийм нөхцлүүд бүрдэнэ. Тэгэхээр олон талын ач холбогдолтой ийм л төсөл байх та. Тэгээд өөрийнх нь төсөв төртөнд бол 90 сая доллар гэж байгаа. За энэ бол гэхдээ 24 оны 11 дугаар сард гарсан үн. Тэгэхээр өнөөдөр валютын ханш ямар хөө байгаа л энэ дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж болцсошгүй. Тэгвэл шин зуухны хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж болох вэ? Энэ талаар түүний санал ийм байна. Дулааны үнийг тодорхой төвшөнд нь буюу одоо алдагдaltaгүй төвшөнд очиж ашигтай биш шүү. Алдагдaltaгүй байх, өртөгтөн нийцүүлсэн үн дээр авчиж чадвал өнөөдөр бид нэр тэр хөгжлийн банкны зээл, энэ саяны энэ хөрөнгө оруулалт, энэ төсөл хөтөлбөрүүдийг бид өөрсдөө бий дагаад шийдэж бүрэн боломжтой. За мөн дээрээс нь энэ одоо жил тутам хийдэг өвлийн бэлтгэл ажилтай холбоотой засвар дулааны эрчим хүчийг за яг манай станцын хувьд бол одоо нэлээд алдагдaltaй 10 дахин хямдхан үнээр борлуулж байгаа. За яг зүгээр нийт эрчим хүчний салбарын хувьд ярих юм бол нөгөө хэрэглэгчдөө очиж байгаа дулаана нэг ядаж 2 дахин нэмэгдчих юм бол нэг алдагдaltaгүй үнэндээ очих юм а гэж бол ойлгоод байгаа. Тэгэхээр нэг 2 дахин өсөх юм болов гэж. За одоо нэг 2 өрөө байртай айл бол нэг 50,000 төгрөг төлдөг болов. Тэгэх юм бол 100,000 төгрөг төлөхөөр ийм л хэмжээтэй. Сар болгон 100,000. Тий. За яг зүгээр нь дулаан тав тухтай байдлын тэрэ бодох юм бол энэ чинь яг орон сууцны айл эрхийн хувьд бол гаргаж байгаа зардал бол бага штэ. Яг гэр оолч гэх юм уу одоо цахилгаанаар халаадаг ч юм уу ийм айлууд бол бараг сарын 7-800,000 төгрөгийн зардал гаргаж байгаа л гэж ойлгож байгаа штэ. Тэгэхээр энэ бол 100,000 төгрөг төлөх ч гэсэн бол бас боломжийн л өртөх гэж бол бодогдож байгаа. Тэгээд ер нь яг зүгээр одоогийн алдагдлыг шууд ингээ байхгүй болгоод 100,000 төгрөг болоо зогсчихж байгаа юм бас байхгүй шнэ чинь. Ер нь бол манай салбарч ер нь байнгын л хэмнэлт бүсэж хангалах те ийм л байдлаар ажиллаж ирсэн байдаг. Одоо би бол энэ 20 жил ажиллаж байна. Тэгэхээр 20 жил ийм л байдлаар ажиллаж байгаа.
За ТЭЦ-4 бол 43 жил одоо үйл ажиллагаа явуулж байгаа улсын бас ууган дулааны цахилгаан станцуудын нэг. Харьцангуй бас тоног төхөөрөмжийн ТЭЦ-3-тай харьцуулахад арай гайгүй. Гэхдээ ерөн шинжлэх шаардлагатай засах, сайжруулах шаардлагатай тоног төхөөрөмжүүд бол байгаа гэдгийг сая албаагчд одоо инженер техникийн ажилтнууд хэлж байна. За энэ дээр гол юм бол мөнгө төгрөг санхүү хөрөнгө оруулалт. За энийг шийдэх ёстой бодлогын газар бол энэ салбарын яам буюу эрчим хүчний яам. Багнууд барих 700 МВт-ийн цахилгаан станц байсан 5 дугаар цахилгаан станцын төсөл байгаа. Эгийн бол усан цахилгаан станц. Тэгээ ийм одоо олон төсөл ингээ хойшлуулсан. Гэхдээ нар нааш зах шиг байна. Том цахилгаан станцууд баригдаж эхэлж байна. Тэгээд эгийн гол цэглэн удахгүй баригдах байх гэж найдаж. За эх 2-3 жилээс энэ бөөрөлжүүдтэй 2 блок Баянгийн станц, Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц, ТЭЦ 5 гэдэг. За ийм эрчим хүчний шинэ их үүсвэрүүд ашиглалтанд орохоор ингээд төлөвлөд ажиллаж байгаа. За дээрэс нь тархмал их үүсвэрүүд барина. Сэргээгч эрчим хүчнийг бас дэмжнэ гэдэг энэ салбарын сайд дарга нар нь яриад байгаа юм. Тэгэхээр энэ эх ойрын одоо 2 жилд бол энэ эрчим хүчний салбарт бол нэг талаараа юм өсөлт нэмэгдэлтийн нөгөө талаараа бас энэ маш их нөр их хөдөлмөрийн бас жил байх нь. За тэр хүртэл одоо энэ гал алдахгүй байх хамгийн чухал байна. Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн төрөд өндөрлж байна.